Би ингээд бүх зүйлдээ нэгэн зэрэг нүүр тулсан байхгүй. Би ингээд өмнө нь ингээд хүнтэй хамт амьдарч исэн бол гэр бүлээ салгаад ингээд туслаад ганц би бүхэл бүтэн хоёр хүүхдээ ээж болчихж байгаа байхгүй. Тэнгүүдээ манай ганц би амьдралтай тасан цогцгоод ингээд бүх үүргэрэл нуруунд дээр аваад явсан чинь би бас ингээд сошиал бүлэглэж байгаа байхгүй. Тэгээ одоо танихгүй хүмүүс биш л таньдаг хүн дээ тийм үү. Ингээд байж байгаа би бас дөнгөж төрсөний дараах юм сэтгэл зүйтэй байгаа шүү. Би дөнгөж төрөөд жил гарна л болж исэн тийм үү. Тэгээ энэ олон зүйл бүгд надад нэгэн зэрэг болсон. Яг сайн байцгаана уу? Болон байна. Шинхэн мэдлэлтэй тавтай морил маш удаан хугацааны дараа эргээд YouTube-д ирж байгаад эргээд та нартайгаа уулзж байгаадаа бүр маш их баяртай байна. Яг ингээд би ингээд яг уу Instagram, Facebook дээр ингээд Reels хийгээд ингээд богино бичлэгүүд хийж байсан ч гэсэндээ YouTube дээр ч одоо би ингээд нэг арай нэг урт төрлийн бичлэг хийх гэдэг шүү дээ. Тэгсэн чинь амар сонирн байдаг юм байна. Угаасаа би одоо яг бичлэг энэ хийгээгүй 8 сар. За тэгээ хамгийн сүүлийн бичлэгийг эдитэлж орууллаа л гэж бодоод ер нь бол 10-11 сар өнгөрчөд байгаа байхгүй юу? Ямар ч бичлэг хийгээгүй. Тэгээд энэ удаан хугацааны дараа одоо миний амьдралд гарсан өөрчлөлт би ер нь юуг ойлгосон, яагаад эргэж ирэхээр шийдсэн, яагаад бичлэг хийгээгүй гэдгийг одоо та нартай маш богинохон байдлаар тайлбарлая гэж бодоод тэгээд эргэж ирж байгаа тухайгаа ингээд бичлэг хийж байгаа шүү. За тэгээд ер нь бол одоо ингээд 8 сар би бичлэг хийгээгүй амар их удлаа штэ. Тэгээд маш олон хүмүүс над руу ингээд миний бүр Instagram-ыг хайж болоод, пэйж руу маань хайж болоод над руу хувь чатаар ингээд маш олон хүмүүс биччихсэн. Тэгээд өдөр болгон надад урган өгж байсан, өдөр болгон гоё сайхан өгнүүдийг хуваалцж байсан. Тэгээд би хэдийгээр YouTube дээр ингээд бичлэг хийхгүй байгаа ч гэсэн ингээд бичлэгнийхаа комментыг хардаг байхгүй юу? Тэнгүүд хаа нэг харангууд миний notification эзэлд амар хөөрхөн эргэж бичлэгээ хийх үү, ингэхүү тэхүү гэдэг ийм хөөрхөн комментэд зөндөө ирдэг байсан. Тэгээд одоо би та нартай сүүлийн одоо миний амьдралд болж өнгөрсөн 8 сарыг хуваалцъя л да. Яагаад би ер нь энэ талаар хуваалцах гэж байгаа надад одоо ингээд хэцүү байсан энэ өдрүүдийг яагаад хуваалцах гэж байгаа вэ гэхээр ер нь бол нэг ийм хохирогчийн сэтгэл зүгээс ч юм уу ийм нөхцөл байдлаас болж би ерөөсөө хуваалцах гээгүй. Яагаад вэ гэхээр надад тохиолдсон зүйл бусад хүмүүс ч гэсэн тохиолддог. Тэгээд дээрэс нь яг миний энэ одоо өнөөдрийн нүүр тулж байгаа, даван тулж байгаа нөхцөл байдал маань бусад хүмүүст бас урам өгдөг юм байна гэдгийг би энэ 8 сарын хугацаанд бүр маш ихээр ойлгосон байхгүй юу? За ер нь бол та нарын санаж агаар товчхон дурдъя л та. Одоо жишээ нь би одоо ингээд 2 хүүхэдтэй. Тэгээ 2 хүүхэд маань хоёулаа бага насных. Тэгээд удаан үргэлжижсэн одоо X-ээс салаад ингээд ганц бие амьдралд гарч ирлээ шүү дээ. Тэгээд дээрэс нь яг хуу салахтаа хамгийн гол нь би ингээд шууд салчаагүй маш их травматай, бүлийтэй байж ингээд салсан байхгүй юу? За өөрөөр хэлбэл одоо 10 сарын өмнө одоо манай X маань яг надаас салахтаа ингээд миний одоо айл 7 8 9 жилийн өмнө хийсэн тэдгээр бичлэгүүд ингээд олон нийтэд ил болгосон нь одоо миний хувьд тэрийг ингээд давшгүй ингээд амар их сэтгэл зүйн трама одоо тийм хүнд цохилт болж хувирсан гэх юм уу. За өмнө нь би яг ямар хүн байсан бэ гэхээр би ингээд өөрийнхөө нэр хүндийг маш их хичээдэг, гэр бүлийнхаа нэр хүндийг ч гэсэн маш их хичээдэг. Айл болгол ингээд хүнд муу хэлчихгүй байхаасаа, хүнд ингээд муугаар ойлгогдчихгүй байхаасаа, буруугаар ойлгогдчихгүй яана энэ маань ингээд гомдчихгүй, тэр маань тэгчихгүй гэсэн байдалтай юм хүн байсан байхгүй юу? Тэгээд үнэхээр яг өнөө маргаашаа хичээдэг, үйлдэл болгоно ингэж боддог. Ингээд нэрээ хичээж гэхээр чи нэг амар хэцүү л юу болчих юм л та. Гэтэ ямар ч байсан би ер нь бол амар хичээж амьдрсны үр дүн дээ штэ. Миний хүнд харуулахыг хүсээгүй үнцэг, миний зөвшөөрлгүй хийгдсэн зураг бичлэг миний өмнө олонний өмнө гараад ирчлээ штэ. Тэгэхээр хүн амар шоконд орд юм байна л да. Тэгээд шууд одоо би энэ үед хүмүүс яагаад амиа хорлдгийг би бүр ясмаханда тултал мэдэрсэн байхгүй тий. Магадгүй сошиалаар бүлэдүүлж үзээгүй хүний хувьд тэр зураг бичлэг тэр одоо та нарын ч гэсэн тухай үед энэгээр яад энэ чи угаасаа тийм хүн биш штэ гэж та нар хүмкэн хэлж байгаа боловч зарим нэгэн хүний үед хүмкэн хэлж байгаа боловч яг ийм зүйлтэй нүүр тулчаар хүн юм байна. Шоконд орчд юм бэлээ. Тэр хүмүүс хичнээн зүгээр гэж хэлж байгаа ч гэсэн тэр нь надад зүгээр биш байгаад байгаа байхгүй тий. Тэгээд би хүний нүур харж тахааргүй болцсон юм шиг би маргааш яаж одоо найзуудтайгаа уулзнаа би маргааш яаж найзуудтайгаа уулзнаа, би маргааш яаж энэ хүнтэй уулзнаа, эсвэл би одоо яаж хүний царай харнаа гэл ялангуяа надад бүр эсрэг хүүснийхаа хүний царайг харахч бүр амар хэцүү байсан заяа. Тэгээд дээрээс нь бүр өмнө нь намайг таньдаг мэддэг тэр бүх хүн толгой дотор орж ирэл хүн амар депрессд юм байлаа заяа. Тэгээд нэрэл маргааш гэдэг өдөр байхгүй юм шиг санагддсан байлээ. Тэгэл би үнэхээр амиа хорлчмоор юм амар муухай бодлоод миний толгой дотор маш ихээр орж ирж байгаа байхгүй юу. Уг нь бол
тухайн үед хинч намайг ингээд гаднаас нь харсан чи би инээгээл явж байгаа юм шиг юуч болоогүй гаднаа зүгээр гэж байгаа боловч би дотроо ингээд бүр амар өгдөг байсан заяа. Ингээд миний цээжин дотор ингээд бул хар чулуу байгаа заяа. Яагаад вэ гэхээр хүмүүсийн зүгээр гэж байгаа надад ерөөсөө зүгээр биш байгаа. Тэгээ дээрэс нь ингээд тэр хүний хийж байгаа үйлдэлүүд эсвэл тэр сошиал гарцсан байгаа тэр зүйлүүд ингээд би ингэж дахиж хизээж хүний царай харж чадахгүй. За ингээл миний амьдрал нэг насны амьдрал ингээл дууслаа. Би одоо дараа нь би ч ингээд дараа нь 20 30 жил амьдрах хүн шүү дээ. Тэгтэл тэр бүх хүмүүс миний өнгөрснөөр намайг дүгнэн гих мэт ингээд амар олон юм төсөөлөл би ингээд зүгээр ингээд өвчмөр санагддаг байсан байхгүй ингээд өдөр тутамдаа. Гэхдээ яагаад тийм сонголт хийгээгүй вэ гэхээр би ингээ өөрийгөө бодвол ингээ өвчмөр юм шиг. Гэхдээ би одоо тэр 7 8 9 жилийн өмнөх шиг хулгай ерөөсөө биш байгаа шүү дээ. Тэр үед чинь би жоохон хүүхэд байсан тийм үү. Одоо болохоор би бүхэл тийм 2 хүүхдийн ээж болчиход байна л да. Өөрөөр хэлбэл миний гаргаж байгаа өнөөдрийн гаргаж байгаа шийдвэр бүхэн үр дагавар нь дандаа миний хүүхдүүд дээр ихэнхдээ ирэх учраас би ингээд өөрийгөө бодвол өвчмөр идэг. Гэхдээ би өөрөөсөө унагсан 2 хүүхдээ тэгээ өөрийнхөө шийдвэрээс болж гаргасан энэ 2 сайхан хүүхдийг бодгоор ингээд ерөөсөө тийм муухай бодол орж ирсэн ч гэсэн үгүй төвчээд гар маргааш арай өөр өдөр энэ маргааш ингэн тэгнэ гэж бодсоор байгаад яах нь өнөөдрийн 10 сарыг ардаа үтсэн байна. За ер нь яг салснаа бодох юм бол одоо 1 жил болчиход байгаа байхгүй. Тэгээд би яагаад тийм муухай шийдвэр гаргаагүй вэ гэхээр нэгт надад ийм зүйл нөлөөлсөн. Хоёрт нь би ингээл яг энэ болгоныхоо ингээл хуваалцаал хүмүүстэй хуваалцал ингээд бичлэг хийгээд явж явах боломжтой байсан л та. Гэхдээ яагаад бичлэг хийгээгүй вэ гэсэн чинь яг миний тухайн үеийн нөхцөл байдлыг харвал нь штэ. Би ингээд бүх зүйлдээ нэгэн зэрэг нүүр тулцсан байхгүй. Би ингээд өмнө нь ингээд хүнтэй хамт амьдарч исэн бол гэр бүлээ салгаад ингээд цуслаад ганц би бүхэл бүтэн 2 хүүхдээ ээж болчихж байгаа байхгүй. Тэнгүүдээ манай 2 хүүхдээ чинь хоёулаа маш бага насных байсан. Дөнгөж одоо нэг нь ой гарантай байсан байхгүй. Тэгээд хоёрын хоёр яг ийм жоохон хүүхдтэй ганц би ээж болчихж байгаа шүү дээ. Тэгээ яг ганц би амьдралтай тасан цогцгоод ингээд бүх үр хөрөөлийг нуруунд дээр аваад явуулсан чинь би бас ингээд сошиалор бүлэдүүлчихэж байгаа байхгүй тий. Одоо танихгүй хүмүүс биш л дээ, таньдаг хүн дээ тийм үү. Тэнгүүд энэ нь надад бас амар шин цохилт болчихж байгаа байхгүй. Тэгээд ингээ байж байгаад би бас дөнгөж төрсөний дараах юм сэтгэл зүйтэй байгаа шүү дээ. Би дөнгөж төрөөд жил гарна л болж исэн тийм үү. Тэгэд энэ олон зүйл бүгд над дээр нэгэн зэрэг ирсэн. Яг генет ирээгүй л гэ миний гаргасан шийдвэрээс шалтгаалж бүгдээр надад нэгэн зэрэг ирсэн байхгүй. Тэнгүүд зарим нэгэн тухайн үед одоо надад хэлж исэн зүйлүүд нь чи ямар зарим нэгэн ойр дотны хүмүүсээс ирж байгаа сэтгэлүүд нь тий би ч гэсэн хүүхдтэй болж исэн шүү дээ. Би ч гэсэн ингэдэг наадах чинь ч гэсэн би мэднэ. За юм сүртийн хитэн зураг тэгээл хитэн бичлэг ингээл гэдэг ийм үгнүүд надад тухайн үед амар хүн дээр тусч исэн байхгүй. Яг гэвэл би нэгэнтэй л нүүр тулж исэн мэл окей гэдэг чинь ингээ хүний амьдрал юм энэ би болгож чадна байхаас нь. Гэтэл надад бүгдээр нэгэн зэрэг ирчингүүд миний ингээ тарих бүр ингээ шууд blow up хийгдэл ингээл би бүр ингээ яахаа мэдээгүй заяа. Тэгээд дээрэс нь хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр би ингээ дөнгөж Монголд ирсэн 2 бага насны хүүхэдтэй байгаа штэ тий. Тэгээд хүүхэд харах хүнээс ихсүүлээд надад бүх зүйл бас нуруунд дээр ирчихэж байгаа байхгүй. Би хүүхдээ харах хэрэгтэй юм байна. Амьдрах орон байраа бэлдэх хэрэгтэй юм байна. Хүүхдүүдийнхээ хоол хүнс ингээ бүх хэрэгцээг би ингээ хангах хэрэгтэй болчихж байгаа болохоор ингээд би ингээ өглөөнөөс орой хүртэл ажиллахаас өөр шаардлага надад байгаагүй. Одоо би өглөө босоод шууд ажилдаа орой ингээл ирээл шууд унтдаг ч юм уу. Яг ийм системтэйгээр би ингээ сүүлийн 10 гаруй сар тэ баг 1 жил ийм системтэйгээр явж байгаа байхгүй юу. Тэнгүүд одоо жишээ нь яг энэ хүнд нөхцөл байдалд надад ерөөсөө амьсгаа авах завдал байгаагүй. Яагаад вэ гэхээр ингээд нэг 2 хүүхэд чинь ойролцоо насны болохоор ингээд нэг нь өвдөнгүүд нөгөөх нь дагаж өвддөг тий. Тэгээд дээрэс нь дөнгөж ингээд Монголд ирсэн байсан учраас нөгөө нэг 2 хүүхэд маань шинэ уур амьсгал тасан зохицох шаардлагатай болоод ер нь бол монголчин амар эрс тэрс хүүтэн салхитай учраас хүүхдэд амар өвддөг юм байна л та. Тэгээд ингээд өвдөөд ойройрхон өвдөнгүүд би нөгөө нэг өвдөлтийн травманд дарагдаад ингээд тий хүүхэд өвдөнгүүд ээжүүд аауд ямар хэцүү байдгийг мэдэн дэдэ ингээд тэр өвдөж байгаагаас өөр юм тархинд орж ирдгүү шүү дээ. Тэнгүүд би яг хүүхэд ойр ойрхон өвдснийг ч хэлэхгүй заяа. Байн эмнэлэг явсан. Тэгээд дээрэс нь би чинь бас ажилгүй байгаа заяа. Тэгээд бүр дээрэс нь нөгөө нэг сошиалын хар балаа ингээд дарамт марамт ингээд над дээр ерөөсөө зогсохгүй байсан учраас ингээд би ингээд өнөөдөр инээж байгаа ч гэсэн би ингээд оройн очиж үйлчдэг гэсэн ингээд орондоо ингээд уйлдаг ч юм эсвэл би зүгээр ингээд хамгийн хайртай тутмын найз нөхдөд хараал ингээд үйлчдэг гэсэн байхгүй ингээд юм ч ярьж чадахгүй зүгээр ингээд би уйлаал ингээд
надад ингээд уйлахаас өөр юм хийж чадахгүй юм шиг тийм одоо өдрүүд байсан учраас би ингээд сөхөөгүй зүгээр өглөө босоод ажилдаа явах хэрэгтэй, хүүхдэд хичээх хэрэгтэй, ингэх хэрэгтэй гэсэн ийм системээр явсан баггүй юу. Тэгээд ямар ч байсан 1 жилийн хугацаанд одоо манай 2 хүүхэдчээр би ч тэр ингээд Монголдо тасан цогцоод ингээд за нэг амьдрал ингэж явд юм байна. За тэгээд дээрэс нь би ингээд ганц бие амьдралдаа тасан цогцож байгаа байхгүй юу. За би л хүүхдүүдэд авах хэрэгтэй, би л хүүхдүүдэд ингэж асрах хэрэгтэй. Дээрэс нь би өөрийгөө бас ингээд хүн гэдэг талаас нь мэдрүүлэх хэрэгтэй гэдэг ингээд бүх зүйлүүдийг байр байранд нь оруулж хэлж байгаа. Яг өнөөдрийн байдлаа заяа. Яагаад вэ ч биш л дээ. Ер нь ингээ бишлийн эрг удцсан чинь яагаад вэ гэх шиг. За тэр ч яг. Тэгээд ийм системтэйгээр болгоход би баг ингээ сүүлийн 1 жилийг ингээ өөртөө зарцуулж байна. За тэгээд одоо бол би өөрийгөө ингээ ер нь бол идэгрэлтийн төвшөнд явж байгаа хүн гэж өөрийгөө дүгнэн асар их тэр травманы дараа заяа. Яагаад вэ гэхээр штэ би энэ бүх зүйлийг маш их төлөөсөр олж авсан байхгүй. Би өмнө нь ингээл тэ хэдэн мянган дагагчтай ингээл амар гоё ийм хүн байлаа штэ тэ. Тэнгүүд би өнөөдрийн ойлгосон зүйлээ маш их мөнгөөр, маш их золиосоор ингэж олж авсан учраас одоо тэрэндээж би ингэж баярлж байгаа байхгүй. Би энэ бүгдийг ингэж ойлгох ёстой байсан байгаа байхгүй. Тэгээд би одоо зүгээр ингэж ажилтаа байгаадаа ч баярлдаг, сингл мам байгаадаа ч баярлдаг. Ингэж би ер нь надад өнөөдөр бүтлгүүтэл тохиолдсон ч би баярлдаг болсон. Яагаад вэ гэхээр эцсийн би зүгээр өөрийгөө жаргалтай болгож чадах юм байна. Би өөрийгөө авч явж чадах юм байна. Би өөрөө энэ бүхний эхлэл юм байна гэдгийг ойлгочихсон болохоор би хин нэг намайг жаргалтай болгоно гэж хүлээхээ болсон. Энэ л хүн л надад тэгээд хэлжүүл би баяртай жаргалтай болчих юм байна гэдэг энэ бүх хүлээлт ард тоцорсон. Ер нь бол би ингээд өмнө нь өөрийгөө мэдтгүү байж л дээ. Тэнгүүд одоо болохоор би хулан гэж юм бэ? Хулан яадаг хүн бэ юм бэ гэдгийг бүгдийг нь мэддэг болчихсон байна. Тэгээд дээрэс нь хайрцангуй бас манай хүүхдүүд маань тий ингээд юутай болсон ингээд надад амар болсон гэх юм уу ингээд те ямар ч лээсэн намайг бол нэг айхтар бол зовоодгүй би яг ингээд 2 хүүхдтэйгээ том хүн шиг ярьдаг чи ингүүл тэгин ингэн тэгин ингүүл тэг чи ингэчи тэг чи гэл яг ингээд том хүнтэй ярьж байгаа юм шиг ярьдаг учраас намайг бас маш их ойлгодог. Тэгээд надад бас маш их халамжтай байгаа учраас би айгүй жаргалтай болсон. Гэтэ энэ бүх 10 сарын хугацаанд бичлэг хийгээгүй одоо шалтгаан маань саяны хэдээс гадна одоо ингэдэм юм байна л да сингл ээж аа болно гэдэг чинь ганц би ээж аа болно гэдэг чинь бас нэг юм хүн бол энийг хүсч хийгээгүй л дээ те сайндаа ч хийгээгүй ингээд ийм нөхцөл байдалд хүрхүйц байсан учраас л ийм сонголтыг хийгээд одоо эхнэр нөхрөөсөө салж байгаа хгүй. Тэнгүүд энэ чинээс ирж байгаа нийгмийн дайралт тэр одоо Монголын өнөөгийн нөхцөл байдал ч гэсэн амьдралаа авч явахд бүр үнэхээр хэцүү юм байна. За тэрийг би бүр ганц би ээж болчоод мэдэрж байгаа хгүй юу. Жишээ нь гэвэл би одоо ганц би ээж за тэгээд нөхөр мөхрөөс ингээд тэтгэлэг энэ төр авахгүй байгаа учраас би хүүхдээ өөрийгөө өөрөө л ингээ хүүхдээ өсгөж байгаа шүү дээ тий. Тийм болохоор айгүй олон саад бэрхшээлүүд тулгард юм байна. Тэгээ би энэ сард ч гинэ ер нь ингээ ганц би ээж болсныхаа дараа хамгийн их баярлдаг зүйлүүд ингээд бүр миний одоо ботхоор нулимс тусламжтай зүйл бол одоо ингээд цэцэрлэгийн багш нар байна. За тэгээд дээрэс нь хүүхдийг чи харж өгдөг хүмүүсээ тэр бүгдэд би бүр чин зүрхнийхээ угаас ингэж баярлдаг заяа. Яагаад вэ гэхээр би уг нь бол ингээд гэртээ суугаад хүүхдээ хараад хүүхдийнхаа энэ богинохон байгаа энэ жоохон тэр насыг нь би ингээд хамтдаа enjoy хийгээд хамтдаа хорвоо ертөнцийг танин мэдмээр байгаа хгүй юу. Гэхдээ би чин ганц би ээж үү те. Ганц би ээж байгаа учраас би ажил хийх хэрэгтэй байгаа хгүй. Би мөнгө олох хэрэгтэй. Яагаад вэ гэхээр би ажиллаж иж мөнгө олж иж хүүхдүүд маань тэгээд ямар нэгэн зүйлээр дутхгүй амьдралын наацхийн хэрэгцээг хангах хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу. Тэгээд хамгийн хэцүү зүйл нь штэ би нэг зүгээр ганц би ээж аваад амар хэцүү байдаг байх гэж бодсон. Тэр юу вэ гэхээр хүүхэд өвдөг зэ. За хүүхд нөө мэдээж хэрэг 7-8 нас хүртэл хүүхэд ойрхон жилдээ ер нь бол нэг багтаа л 5-аас дээш удаа өвддөг байхгүй юу. Тэр ингээ өвдөнгүүд өвдсөн байхад нь стил би ажил хийх хэрэгтэй. Стил би ингээд ажилдаа явах хэрэгтэй. Тэр сэтгэл зүй бол үнэхээр амар юм билээ. Яагаад вэ гэхээр би ажилдаа явах хэрэгтэй. Гэхдээ ажилдаа явахгүй бол биш би мөнгө олохгүй байгаад штэ тий. Ажилдаа явчих юм бол миний хүүхэд тэнд бас өвдөд штэ тий. Ингээд хөөрхий халуураар хидж байгаа гэд тэр дүр зураг нөгөө ээж аваад нүдэнд амар харагддаг тий. Гэтэл тэр бүгдийг мэдэн байж ажилдаа явж ажиллаа хийх хэрэгтэй гэд ажлын 8 цаг дээр ажиллаа хийж байгаа ээж аауд бол үнэхээр баатарлаг зөрөгтэй гэж би бол үнэлсэн. Амар хэцүү байдаг штэ тий. Тэгээд ер нь бол би ч юм бол юм тогтмол ажилттай хүн биштэй би ингээд хүссэн үедээ амардаг, хүссэн үедээ ажиллаа хийдэг, тэг хүссэн үедээ би тултал нь ажиллаа хийдэг, шаардлагагүй үедээ ажиллахгүй байх юм боломжтой тийм яг нэг аз нь бол тийм ажил хийдэг байгаа байхгүй. Гэтэл
над чиг ийм бүх ээжүүд бүх аавууд бол ийм биш шүү дээ. Тэд нэр заавал ингээл өглөө 9 цагт эсвэл өглөө 8 цагт ажилдаа яваад орой тэдэн цагаас тарах хэрэгтэй. Тэгээд дундуур наашаа цаашаа ирнэ хотын төвжил инээ тэрэ гэл ингээл ажил дээр ирэнгүүт тэр ажил дээр гэртээ ирэнгүүт тэгээд ингээ өчнөө баг 12 цагийг гэрээсээ гадуур хүүхдээсээ хол өнгөрөөчихөж байгаа байхгүй. Тийм болохоор ингээд тийм ганц бие ээж аавуудад амьдрал ингээд амьдралаа авч явах хэрэгтэй амар хэцүү байдаг юм байна гэдгийг ер нь бол би маш ихээр мэдэрсэн. Тэгээд ийм байсан учраас би одоо ингээд 10 сарын хугацаанд ямар ч ингээд бичлэг хийгээгүй. Хэрвээ би тэр ингээд одоо ингээ мөнгө олох хэвээр ядаж би ингээ YouTube дээр бичлэг оруулаад ингээд яхам л үзэлтээсээ би мөнгө авна гэж бодоод орлогоо бодоод бичлэг хий гэвэл би амар бас худалч хүн болох гэдсэн. Яагаад вэ гэхээр би ингээ бичлэг хийгээд та нарын өмнө те ингээ нөгөө сонирхдаг сонин хачин мэдээллүүд хүн амьтны намтар гэд энэ бүгдийг шеэрлээд ингээд бичлэг хий гэхээр ингээ худлаа энийг хэвээр болчиход байгаа байхгүй. Тэгээ энэ нь тэгээд энэ нь тэгсэн та нар намайг ямар бичлэг хийдгийг мэдэн штэ. Тэгээ би энэ нь ч тэгсэн байлээ тэр нь ч тэгсэн байл. Тэгээд энэ нь ингэсэн байж штэ энэ төр гэл нэг иймэрхүү бичлэг хийх гэхээр амар худлаа санагдах гадсэн. Тэгээ би худлаа инээж чадахгүй. Яагаад вэ гэхээр өнөөдөр инээж байгаа нүрний цаана миний ингээд нөгөө трама чи стил ингээд тархин дотор байгаа. Би өнөөдөр инээд бичлэг хийлгэж гэсэн маргааш ингээд өөлөх өдрүүд амар их байсан учраас нэгт худлаа санагдаад за хоёрын хооронд хийсэн хийгээгүй хоёрын хооронд явж ирснаас би яг хизээ өөрийгөө олно хизээ яг би бэлэн гэж бодсон тэр үедээ хүсэх юм бол үргэлжлүүлээрэ гэж бодоод би YouTube-ээсээ пауз авсан байсан. Тэгээд одоо штэ би ингээд ер нь бол ингээ хөөрхөн жишг. Ер нь ингээд инээгээд байгаа штэ тий. Яагаад инээж байгаа вэ гэхээр би зүгээр юунд баярлдаг болсноо мэдсэн. Би яаж амьдрах ёстойгоо мэдсэн. Надад хин чухал юм бэ гэдгийг мэдсэн. Гэхдээ одоо ингээд энийгээ сууж байгаагийн ар чинь би чи өчнөө саяын одоо ингээд төлөх ёстой төлбөртэй байгаад байгаа тий. Тэгээд миний амьдралаас ингээд сайн найз минь гэж бодсон, сайн хүн гэж бодсон тэр бүх хүмүүс бас энэ хугацаанд алга болсон тий. Тэгээд бас дээрээс нь ингээд миний итгэж найдсан бүх зүйл ингээд миний бодсноос шал өөрөөр өрнсөн байхгүй тий. Ер нь бол ингээд тий ингээд чиний итгэж явсан хүн чинь чиний итгэлтэй хүн биш байсан байна. Чи ингээд амьдралаа ингэж бодсон чинь тэр амьдрал чинь шал өөр байсан байна. Гэх мэтлэн ингээд миний амьдралд болсон урвал чарвалт одоо ингээд бүх юм үнэхээр амар заяа бараг ингээд кино хийхээс илүү заяа. Гэхдээ энэ бүхний дараа стил би ингээд энийгээд бичлэг хийгээд энийгээ нэг ч гэсэн хүнд ойлгуулъя. Нэг ч гэсэн хүн миний энэ бичлэгийг үзээ сэтгэл зүйн асуудлаасаа гараасаа эсвэл маргааш энийгээд босох тэр эрч хүчинд болоосаа гэж бодсондоо би одоо ингээд YouTube дээр иргэн ирж байгаа. Тэгээд дээрээс нь мэдээж хэрэг та нар намайг хүмүүстэй ямар ярилцах дуртайг мэдэн дээ. Би хүмүүстэй ярилцах дуртай, би ярьж байгаа бичлэг хийх дуртай. Ингээд сонин сайхан зүйлсийг хүмүүст ингээд дуулгах дуртай байдаг учраас энэ дуртай зүйлээ хийж бас өөрийгөө жаргахын тулд ингээд YouTube дээр иргэн ирж байна. Тэгээд намайг удаан хүлээсэн бичлэгээ хийгээрэй гэж одоо хүлээж исэн үздэг. Гэтэ тэр бүх хүмүүстээ маш их баярлаа. Тэгээ хамгийн гол нь намайг ингээд сэтгэл зүйн энэ их асуудлаа даван тулгаад нэг нөлөөсөн нэг зүйл нь юу вэ гэхээр би ингээд уцаа харангууд ингээд амар олон муухай мессежүүд ингээд ийм зүйлүүд байлаа шүү дээ. Гэтэ амар гоё чатнууд ирдэг гэсэн гоо миний YouTube дээр үлдээж байгаа сэтгэл мэдээ. Улаан чи хүчтэй шүү, ингэсэн шүү, тэгсэн шүү, чи сто мундаг шүү, улаан би чамаас энийг сурсан шүү, улаан би тэгсэн шүү гэдэг ийм гоё хүмүүсийн сэтгэгдэл зүгээр маргааш намайг босоход амар гоё чухал нөлөө үзүүлсэн. Надад ингээд шинийг хийх ирч хүчийг өгсөн. Тийм болохоор би угаасаа яаж бичлэг хийхгүй байж чадах вэ? Тэгээд 10 сарын дараа ч гэсэн за тэр үйл явдлаас жилийн дараа ч гэсэн дээ штэ. Та нартайгаа иргэн ирж байгаад би бүр маш их баяртай байна. Тэгээд би ер нь бол нэг ийм хоёр төлөөр бичлэг хий гэж бодож байгаа. Нэг нь болохоор мэдээж хэрэг та нартай хуваалцдаг сонин сайхан зүйлүүдийг аагаас нь яг хүртэл ягаад тийм юм болсон гэдэг төрлийн бичлэгээ хийн. Дараагийн төрлийн бичлэг нь болохоор би ингээд зүгээр ингээд өөрийнхөө тэр их сэтгэл зүйн дарамт асуудлуудыг би яаж даван туулсан бэ? Хүн ер нь энийг мэдчихвэл ийм үед нэг ийм байжвал одоо ингэ зүгээр байдгийн байна гэж бодсон өөрийнхөө даван тулсан арга барил. За одоо тэгээд би чинь ганц би ээж байгаад байгаа шүү дээ. Ганц би амьдралаа, ганц би эцэг их байхын одоо тэг хүнд хэцүү зүйлсүүдийг яаж даван туулж байгаа талаар ингээд ерөнхийн нэг богинохон бичлэгүүдийг хин нэгэнд бас урам зориг болох зорилгоор хин нэгэнд те ингээд ийм
тухайн өдрийг бүтээхийн тулд нэг иймэрхүү бичлэгүүд хийвэл зүгээр юм байна да гэж бодоод нэг тиймэрхүү төрлийн бичлэгүүдийг хийх гэж байгаа. За тэгээд эцэст нь гэхэд би зав энэ бичлэгийг хийхийн тулд бараг 30 хоног болсон. Үстэн чи ингэж тахын тэрэн ч тэгээд тахын нүрээ ингэж боддог гэж жоохон ингэж тийм үү тэгс тийм үү хувцсан чи юм бэ тийм ээ ёо бичлэг хийгээг удцсан чинь яасан олон зүйл дээр анхаардаг болсон юм бэ. Уг нь бол зүгээр камера асаагаад ярих юмаа яриад ингэж хүнд хэрэгтэй байж чадчихвал болох гэдэг байхгүй. Тэгээд тэр бүх зүйлсийг биш үү үл ойшон байж ингэж та нартайгаа уулзж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд ер нь бол бичлэгийг удажгаар нэр энэ нь чи юм уу гэд өөрийгөө өөлөх юм амар их гардыг байлээ. Гэхдээ би чинь одоо байгаа царай зүсээ ингэж өөрчлөлтөө байна биш үү те. Ямар ч л байсан гэсэн одоо байгаа маань чухал, амьд байгаа маань чухал, хин нэгэнд бүтээмжтэй хэрэгтэй байгаа маань чухал учраас энэ бүгдийг үл ойшон байж өнөөдрийн бичлэгээ та нартай хүргэлээ. Тэгээд үүнээс цааш ер нь 7 хоногт би 2 юм уу 3 бичлэгийг оруулна. Тэгээд мэдээж хэрэг бичлэг орохгүй бол цаа чи ингээл амьдралаа бүтээггээл яваад ин гэсэн үг шүү дээ. Гэхдээ бичлэг орохгүй ингэж байхгүй зав. Би 7 хоногт хамгийн бүгдээ 2 бичлэг оруулна. Тэгээд үүнээс цааш хэдүүлээ яах нь YouTube ч булангаараа уулзах нь байна. За гэтээ одоо ингээд зүгээр ингээд энэ бүгдэд бас өөртөө ингээд талархмаар байгаа ингээд энэ бүх зүйл ингээд даван туулаад чи хүчтэй гэдгээ харуулсан чи өөрөө өөрийнхөө талд зогсож чадсан чи өөрөө өөрийгөө инээлгэж жагаад өөрөө өөрийгөө урмаар хайрлаж жагаад ингээд зүгээр хүн бүхэн өөртөө талархаасаа гэж хүсэж байна. Ягаад гэвэл өнөөдөр та хичнээн хүнд зүйл туулж исэн ч гэсэн тэрий чин энэ нүрний чин цаана хинч мэдгүй байхгүй гудамд явж байгаа хүн ч мэдгүй хажууд чин байгаа хань чин ч мэдгүй ээж авч чин ч мэдгүй найз нөхдөд чин ч мэдгүй. Ягаад гэвэл танд яг юу тохиолдод байгааг ингээд та өөрөө л мэдх юм байлээ л дээ. Танд ямар хэцүү байгааг тэр үед та хичнээн ингэж шаналсныг та өөрөө л мэдх юм байна. Тийм болохоор би энэ бүгдийг одоо ингээд зүгээр өөртөө ингээд амар их баярлдаг болчихсон байгаад байгаа. Ингээд зүгээр өөрөөрөө маш их бахархаж байгаа. Энэ бүхний эцэст бүгдийг нь ингэж даван туулаад стил ингээд инээмсэглэж байгаа. Бичлэгийг хийх хүчтэй байгаад амьдралын шин зорилгоудтай байгаа зүгээр маш их баярлаа. Тэгээд айгүй урт бичлэг болчихоо яач вэ? Тэгээ зүгээр л намайг хүлээж исэн тэр нэгэн хүнд энэ бичлэг хүрээсэй гэх үүднээс хийсэн байгаа. Стил намайг хүлээж исэн та нартай бүр маш ихээр баярлалаа. Тэгээ та нарынхаа урмыг хугалахгүй дараа нь маш хэрэгтэй зүйлүүдийг хуваалцж явах болно. Өөрөө өөрийнхөө за энэ бүгдийг ярьсан шүү дээ тий. Тэгээ ямар ч лээсэн хүлээсэн баярлалаа. Бүгдээрэнд нь хайртай шүү. Тэгээ дараа дараагийн бичлэгээрээ уулзцгаая.